Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрс өх. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 26-ны өдөр дугаар 171 Дөргөн Ордон Улаанбаатар хот Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь Ангторонцсон хуулийн баталж бүгд найрамдхан сан тогсны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан боловсролын салбарт олон жил өрөвдөлтөй ажиллан олон гаруй нэг сэдвт эрдэм шинжилгээний үйл олон зүйлүүд заавар зөв хэмж гарын алгын боловсруулж явган салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх Монгол орны загасны аймаг усан нуурын биологийн олон янз байдал загас амтэн ургамлыг нөхөн өржүүлэх шинжлэх ухааны аргачлалыг боловсруулан загас өржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж боловсрол шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын шинжлэх ухааны гавь яц үтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор академич аюурын дулмаад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шагин сугай зарлиг буудагсан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрс өх хөдөлмөрийн баатар цолоор аюурын дулмаа Монгол Улсын шинжлэх ухааны гавь яц үтгэлтэн шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн харьяа загас өржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирал шинжлэх ухааны доктор профессор академич Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 26-ны өдөр дугаар 172 Дөргөн Ордон Улаанбаатар хот Монгол Улсын ардын цол хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь Ангторонцсон хуулийн баталж бүгд найрамдхан сан тогсны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил өрөвдөлтөй ажиллан ард олны сэтгэл тоногссон олон арван дуу, гоцлол дуу, найрал хөгжмийн уран бүтээл төрөвж нийтийн дуу хөгжүүлж хөгжмийн онол зохирол үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох нийтийн хөгжмийн боловсролыг дэвшүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж мэргэжлийн урлагийн салбарын олон 100 мэргэжилтний бэлтгэсэн Монгол Улсын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын боловсролын их сургуулийн Ахмад багш хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавь яц үтгэлтэн Даштаваагийн Баттамөрт Монгол Улсын ардын жүжигчин цол Монголын уран зохиолыг сурталчлах их хэл өв соёлон хамгаалах чөлөөт сэтгүүл зөв хөгжүүлэхэд эрдэм мэдлэг авиас билгэн зориулан сэтгүүл зүүн салбарын олон 100 мэргэжилтэн бэлтгэх сурган дадлагжуулж яруу найраг утга зохиолын олон арван бүтээл төрөвн соён гэгэрүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр сэтгэлийг өндрөөр үнэлэн Монголын зохиолч
хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн удирд зөвлөлийн дарга, энэ шинжилгээ ухааны доктор, Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Үржингийн Хөрлбаатарт Монгол улсын ардын уран зохиолч цол тус үрдээсвэ. Зарdig болгосон Монгол улсын иргэншээлэгч Ухнаагийн өрөлсөх. Ардын жүжигчин цолоор Даштаваагийн Баттөмөр, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Монгол улсын боловсролын их сургуулийн Ахмад багш хөгжмийн зохиолч. Ардын уран зохиолч цолоор Үржингийн Хөрлбаатар, Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн удирд зөвлөлийн дарга, энэ шинжилгээ ухааны доктор. Монгол улсын иргэншээлэгчийн зарилэг 2025 оны 11-р сарын 26-ны өдөр дугаар 173 төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяат цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын иргэншээлэгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарилэг болгох нь анх торонсон хуулийн баталж бүгд найрамдал сан тоогсны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбар таан өндөр амжилтыг гарган их орнон хөгжүүлэх үйл хэрэгтэй хүнтэй хоньмрын оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсвэ. Гавьяат эдийн засагч цолоор өөдөөгийн цэрэнд орж Сонголын ерөнхий хорооны Ахмад ажилтан шинжлэх ухааны гавьяат зүтгэлтийн цолоор халтрын инх жаргал шинжлэх ухааны технологийн сургуулийн дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хөлбөмбөгийн захирал академич шинжлэх ухааны доктор профессор соёлын гавьяат зүтгэлтийн цолоор дадлын инх туяа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ совгийн Ахмад ажилтан Чулуунбатын алтан гэрэл эдийн засгийн соёлын үйлчлэгээний төвийн Ахмад ажилтан бэлтгэл хурандаа
Гавьяата жүжигчин Солоор Батхуугийн даваа сүрэн Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин урлагийн Гавьяата зүтгэлтэн Солоор Дасрингийн Нямдаш Улсын филармоны ерөнхий удирдаач Гавьяата багш Солоор Дамжин сүрэнгийн яриггүй нийслэлийн ерөнхий улс орлын эрдэмийн ундраа зогсолбор сургуулийн зөвлөх багш Ямсар дөржийн бат дэлгэр Монгол Улсын боловсролын их сургуулийн өмнөх улс ордын сургуулийн сургалт арга зүүн төвийн эрхлэгч доктор профессор Сэрэн дөржийн чин зориг жет олон улсын сургуулийн ерөнхий захирал Хүний Гавьяат эмч Солоор урд насангийн цэгмэд ихэнх яраа эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал хүний их эмч Ангаах ухааны доктор клиникийн профессор үйлчилгээний Гавьяат ажилтан Солоор Гүнгажвийн инх жаргал хожирд Аришан сувлын хязгаарлан хөдөл харилцаатай компани гүйцэтгэх захирал Гавьяата барилгачин Солоор Өлзий хуйгийн Симпл Харшин суурай хязгаарлагдсан болох хариуцлагатай компани захирал худалдааны Гавьяат ажилтан Солоор Лавгийн уран цэцэг Эко Монгол
хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал. Гавьяат нисгэгч солоор Ямсрынгийн амар санаа Монголын иргэний гарын тээвэр Дөрийн өмчтөв цэд компани Boeing 787-9 агаарын хөлгийн дарга нисгэгч багш зарлиг болгосон Монгол улсын иргэн шийдэгч Ухнаагийн өрөлсөх. Монгол улсын иргэн шийдэгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 26-ны өдөр дугаараа 174 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын иргэншилэгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсгийг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь Анх Дорнцон Улаанбаатарч өгд найрамдах сан тоогсны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жил өрөвдөлтэй ажиллан онцгой амжилтыг гарган их орныхон хөгжил дэвшилд үнэтэй хоньмор оруулж буй дараахан улсыг төрийн одон медалаар шагнан суугай. Зөвхөн одонгоор Музейгийн одон хүү улсын прокурорын ерөнхий газрын Ахмад прокурор Сэргийн Навьяны улаан тугийн одонгоор Самдгийн инх сайхан Монголын аюулгүй байдал хамгаалтын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч цагдаагийн бэлтгэл хурандаа Хөтмөрийн Навьяны улаан тугийн одонгоор Сэрээ хотын Эрдэнэ чимэг улсын 2 дугаар төвийн мэлгийн Сүмийн онцлогоо имчилгээний төвийн дарга Бочгийн Ууган баяр шинжлэх ухааны техникийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн техникийн багш дэд профессор Намдгийн төвшин жаргал соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн үндэсний урлагийн техникийн багш уран сайхны удирдагч Алтан гац одонгоор Муухайн Гамболд Монгол улсын консерваторийн морин хуурын техникийн багш морин хуур хөгжмийн багш нарын холбооны гишүүн
Лавсрынгийн Ямгэрэл Овс хүнс хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал. Баатар цогтын туул Монголын ёгчдын холбооны тэргүүн. Санжаа сүрэнгийн Эрдэнэбаяр Eagle Broadcasting хязгаарлагдмал хариуцлагатай компани Томч ерөнхий продюсер. Банзарагчийн сувда Ихэн мөнгөн хязгаарлагдмал хариуцлагатай компани тогооч. Төмөнгийн энэрэл чөлөө торон бүтээлч жүжигчин хөдөлмөрийн хүндэт медалаар Дордсөрөнгийн Батсүрэн Монгол Улсын их сургуулийн инженери технологийн сургуулийн хүрээлэн буй орчин гойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор профессор. Туан дамбын Цэрмаа Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч. Балдан давгийн очхоо Улаанбаатар цэцлэгаан төвийн станц тэрийн өмчөд төвчсэд компани монтёр. Цэргийн хүндэт медалаар Бямбживийн алтан тэв тусгай хүчний цэргийн командлын хүний нөөцийн хилцээний сургагч, ахлагч, зарлиг болгосон Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн өрөвсөх. Улсын их орныхоо хөгжил дэвшлийг дүүчээлэгч эрхэм хүндэт та бүхэнд
анх дахь үндсэн хуулиа баталж бүгд найрамд тусаа тунхагласны түүхт 101 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Монголчууд бид төртийн ёс хувь цаазын үн эртний баялаг түүхтэй ард түмээ. Манай улс анх дахь үндсэн хуулиа баталж бүгд найрамд засаглалыг тогтоосон нь өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс өнөө цагийн ардчилсан Монгол улсын төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжсээр байна. Иймд анх дахь үндсэн хуулиа баталж бүгд найрамд тусаа тунхагласан түүхтэйг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын мандайлагч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж төрийн дэд цол одон медалаар ийхүү шагнан урамшуулж байна. Монгол улсын шинжлэх ухаан боловсролын салбарт 60 гаруй жил хүчин зүтгэж хөдөлмөрлөхдөө Монгол хүнд экологийн боловсрол олох үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж эрдэм шинжилгээний 30 гаруй нэгэн сэдэвт бүтээл, 300 гаруй өгүүлэл тойрон, 100 гаруй заавар зөвлөмж гарын авлага боловсруулж, биологийн салбарын олон зуун мэрэгжилтэй болсон хүчнийг бэлтгэн сурахад оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Монгол орны загсны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, төрөл зүйлийн орчныг бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн эдэс тэжээлийн холбоо, биоценоцидын хувьсгал өөрчлөлт болон нийгмийн үйлдвэрлэл, зах зээлийн зохион байгуулалтыг судалж, загсны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, загас амьтан ургамлыг нөхөн үржүүлэх, загас үржүүлэхийн эрдэм шинжилгээний төвийг санаачлан байгуулж, Монгол улсын шинжлэх ухаан боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, шинжлэх ухааны академийн харьяа загас үржүүлэхийн эрдэм шинжилгээний төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, академич, Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн аюурын дулмаад Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олгож алтан соём тэмдэг Сугатрын одонгоор шагнаж байна. Улс их орныхоо хөгжил дэвшид онцгой гавьяа байгуулж хөдөлмөрийн баатар хэмээх эрхэмдэд алдар хүдсэн азаа буурал тамаар Монголын ард түмэн багтахж Монгол төр гүнээ хүндгэж байна. Монгол улсын орчин цагийн соёл урлагийн хөгжил 60 гаруй жил авиач бэлгээд зориулан ард түмнийхээ сэтгэл тоногсон туулын урсгал шөндөө сайхан би хаан төрөөвэ миний нутгийн бараа намун үдэш намайг тойрон эргэлтэн зэрэг дуу болон госгол цөөхөл найрал хөгжмийн олон арван уран бүтээл төрвж нийтийн дууны хөгжилд оруулсан хувь нэмэр хийгээд хөгжмийн онол зохирол үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох нийтийн хөгжмийн боловсролыг дэвшлүүлэхэд итгэл зүтгэл гарган мэрэгжлийн салбарын урлагийн салбарын олон зуун хөгжмийн мэрэгчлэнийг төрүүлэн Монгол улсын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол улсын боловсролын сургуулийн ахмад багш, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Даштавагийн Батмөрийг Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнаж байна. Монгол улсын соёлын өв, бүтээлч өв, утга зохиол, хэл шинжилэл, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө 50 шахам жил хүчин зүтгэж хөдөлмөрлөхдөө Монголын уран зохиолыг сурвалжлан судлах, сурчлан таниулах, их хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг авиас үлгээ зориулан сэтгүүл зүйн салбарын олон зуун мэрэгжилтэй болсон хүчнийг бэлтгэх, сурган дажлахжуулахад үр бүтээлтэй ажиллаж яруу найраг, утга зохиол, урлагийн шүүмж судлалын олон арван бүтээл төрвж Монголын ард түмнийг соён гэрүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл хийгээд орчин цагийн утга зохиолын хөгжил, Монголын дууны яруу найрагт сэдвийн болон ур чадварын шинжилэлт хийж, урок, поп, урлаг, утга зохиол, хэл бичиг, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн удирд зөвлөлийн дарга хэл шинжлэлийн ухааны доктор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Үржингийн Хүрлбаатарыг Монгол улсын ардын урдан зохиол цолоор тус шагнаж байна. Өөрийн мэрэгжил, ур чадвар, авиас бэлгээрээ тодорч амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эрхэм хүндэт та бүхэнд ардын хэмээн овоглох энэхүү
эрхэм цолыг хүртээлээ. Эзэмсэн мэрэгжил эрхэлсэн салбартаа манлайлагч нь байж эх орныхоо хөгжил дэвшлиг түүчээлэн ажиллаж эх орондоо оргуулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Монгол улсын сонгуулийн ерхий хорооны ахмад ажилтан өөдөөгийн цэрэн доржийг Монгол улсын гавьяат эдийн засгт болоор шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяад улааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал академи шинжлэх ухааны доктор профессор Халтрын инх жаргалыг Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлэн цолоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ахмад ажилтан дадлын инх туяаг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлэн цолоор хил хамгаалал ерөнхий газрын ахмад ажилтан бэлтгэл хорондоо Чулуунбатын алтан гэрлийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлэн цолоор Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн даваа сүрэнг Монгол улсын гавьяат жүжигчин цолоор Улсын филармоны ерөнхий удирдаач Даш цэрэнгийн ням дашийг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлэн цолоор нийслэлийн ерөнхий боловсролын эрдмийн ундраа цогцлбор сургуулийн ахмад багш Дамдын сүрэнгийн нэргүй Монгол улсын багшийн сургуулийн өмнөх боловсролын сургалт арга зүйн төвийн эрхлэгч Жамслан доржийн Баттэлгэр Жэд олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэн доржийн Чин зориг нарыг Монгол улсын гавьяат багш цолоор ийхүү шагналаа. Их нараа эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэндээ захирал хүний их эмч анагаах ухааны доктор Утнасангийн цэвэг мэдийг Монгол улсын хүний гавьяат эмч цолоор Ожид Дарчаан сувал компани гүйцэтгэх захирал Гунгаа Жавын инх жаргалыг Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор Оволтой аймгийн Хашийн цуурай компани захирал Үзий утгийн цэвэн плийг Монгол улсын гавьяат барилгачин цолоор Эко Монгол компани гүйцэтгэх захирал Тавгийн уран цэцгийг Монгол улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Мят компани Boeing 787 9 агарын хөлгийн дарга багш нисгэгч Бям сүрэнгийн амар санааг Монгол улсын гавьяат нисгэх цолоор тус шагнан урамшуулж байна. Та бүхний төр засаг түмэн одныхоо төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлсөн гавьяа зүтгэлийнх нь өндрөөр үнэлэн Монгол улсын гавьяа тэмээх эрхэм цолоор шагнан ийхүү алдаршуулж байна. Эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг хүч чадлаа дайшлан олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан ахмад прокурор Мүүзэгийн одон хөг төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагналаа. Монголын аюулгүй байдал хамгаалтын нэгдсэн холбооны ерөнхийлөгч цагдаагийн бэлтгэл хорондоо Сандгийн инх сайхныг төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны Улаантөгийн одонгоор Монгол улсын 2 дугаар төрийн эмнэлгийн цөмийн онцлогын эмчилгээний төвийн дарга Сэрэ готын Эрдэнэ чимэг шинжлэх ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш дэд профессор Бодживын Ууганбаяр соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн уртын дууны багш Намдгийн төвшин жаргал нарыг төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны Улаантөгийн одонгоор тус шагнан урамшуулж байна. Монгол улсын консерваторийн морин хуурын багш Муухан Гамболд Овс Унс компани гүйцэтгэх захирал Тавг сүрэнгийн ням гэрэл Монголын ягчтай холбооны тэргүүн Баатар цогтын туул Игэл Бродкастинг компани ерөнхий продюсер Санжаа сүрэнгийн Эрдэнэ баяр Их мөнгөн компани ерөнхий тогооч Банзрагчийн Совда чөлөөт уран бүтээлч жүжигчин Төмөнгийн Энэрл нарыг төрийн дээд шагнал Алтан гац одонгоор ийхүү шагналаа. Монгол улсын их сургуулийн инженерийн технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Дорж сүрэнгийн Батсүрэн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Туван Дамбын Цэрмаа Улаанбаатар цахилгаан дүүрэх сүлжээ компани хэмжилтийн монитор Балдан давгийн очхоо нарыг хөдөлмөрийн хүнд медалаар шагнаж байна. Тусгай хүчний цэргийн командлын сургагч ахлагч Бямживын алтан твийг цэргийн хүнд медалаар шагналаа. Монголын төрт ёсны их үргэлжлэл анхдахар үндсэн хуулиа баталж бүгдээнд тусаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол одон медаль төрсэн эрхэм хүнд та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргье. Төр түмнийхээ итгэл өргөн хүндлийг хүлээж хүртэж амжилт бүтээлээ батгаж алдар цолоо бадрааж явахын хөлзийтэй сайхан өрөөлийг та бүхэнд өргөн дэвшүүлж байна. Та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсээрэй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай. Монгол улсын төрийн дуулал